Сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхнээс ирдэг захидлын дугаар маань хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаад бол нийт 8 захиа та бүхэнд хүргэх болно. Ер нь бол сарын хамгийн сүүлийн өдөр цацагддаг ч гэсэн 5 сарын 31-ний өдөр бол хагасааны подкасттай маань давхцсан болохоор нэг өдөр 2 дугаар зэрэгцэлгүй өнөөдөр цацъя гэж шийдсэн байгаа. За тэгэхээр захиаруугаа одоо ямартай ч оръё. Ямар нэг бодол энтрээ ярилгүй шууд дугаарлаад эхнээс нь уншаад явъя. Та бүхэн сэтгэл үлдээхэр бол дугаарыг нь бичээд тэгээд комент үлдээгээрэй. За тэгвэл илүү зэгцтэй ойлгомжтой болох бах. За ингээд эхний захиаруугаа оръё. Одоогоос бараг 10 гаруй жилийн өмнө юм уу да тухайн үед iPhone 6 билүү 7-гийн Rose Gold өнгө гарсан гэд тэрийг авах гээд барьжсэн утсаа зархаар болвоо. Тэр барьжсэн утас нь бас л дөнгөж гарсан iPhone 6 7-гийн нэг нь байсан. Шинээрээ шахуу. Тэгээд үнгүү цэгийн дээр зар тавьсан байсан чинь нэг хүн утсыг чи үзьгээд холбогдлоо. За тэгээд нөгөө хүнтэйгээ тохирсон газараа уулзаад утсаа үзүүлсэн чинь яг одоо бэлэн мөнгө алга маргааш уулзаад авъя гэлээ. Тухайн үед гэхдээ өөр залгсан хүн байгаагүй болохоор тэр залуу авъя гэвэл маргааш нь ахиж уулзаад зарчъя гэж бодож исэн. За тэгээ маргааш нь холбогдоод хаана байгаа машинтаа явж гин гэж асуулаа. Тэгэхээр нь байгаа газараа хэлээд байжсэн чинь нэг найзтайгаа явж байгаа гисэн машинтаа хүрээд ирсэн. За тэгээд нөгөө залуу болохоор урд суудсан, найз нэгээд нэг эрэгтэй машин барьсан, Баян зүрх зах дээр манай ээж ажилтیں۔ Ээжэд утсаа харуулчвал мөнгө өгье гэсэн гэхээр нь хамт суугаад явлаа. Тэгээ би ард сууж явж исэн болохоор нэг их зүйл анзаараагүй. Нөгөө хоёр урд хөгжим сонсоод хоорондоо юм яриад яваад ах шиг байсан юм. Баян зүрх захч ойртлоо. Тэр утас авах гэжсэн залуу миний утсыг аваад өөрийнхөө барьжсэн утсыг дүүдээ өгөх гэж байгаа бололтой. Дүүгийнхаа нэрийг хэлээд "Яа, дүү одоо баярлсан" антэр гэл яриад яваад исэн юм. За тэгээ Баян зүрх зах дээр очлоо. Нөгөө залуу чинь зорчигчийн суудал дээр барьж авсан нэг цүнхээ үлдээчээд би орж ээжэд над утсыг чи үзүүлчихэд мөнгө аваад ирээгээд буулаа. За тэгээд хүлээлээ 5 10 20 минут өнгөрлөө. Бүр байдгүй. Тэгээд би тэр жолооч залууг найз руугаа залгаад гарч ирэх болж гинөө гэд асуугаад тачээ гэсэн чинь би танихгүй штэ. Чи ажлын газрын хүн биш юм уу гэж авд юм да. Би бүр гайхаад үгүй би танихгүй штэ. Чамтай хамт явж исэн чиний таньдаг хүн биш байсан юм уу гэсэн чинь үгүй энэ залуу Жуковын тэндээс миний машин суусан. Би зүгээр таксинд явдаг хүн гэж авсан. Би бүр шоконд ороод чи чин замдаа юм яриад яваад байгаагүй мүү гэсэн чинь би юм яриаггүй чамтай юм яриад байгаа юм байх гэж ботсон штэ гэж авсан. За тэгэл би чин заллуулсан гэдгээ тэгж л нэг мэдсэн. Баян зүрх зах чин тал бүрлүүгээ гардаг олон хаалгатай тим зах юм бэлээ. Нэг хаалгаар нь ороод шууд нөгөө хаалгаар нь гараад тэгэд алга болцсон байсан. Би утасчгүй таксины залуу мөнгөчгүй хоцорсон. Гэхдээ хөрхийн надаас мөнгө нэхээгүй. Тэр газраасаа мөнгийг нь тооцоод гэрлөөгөө харин хөргүүлсэн. Тэр заллин хийсэн залуу 180 см орчим өндөртэй, үсэн амир нямба гэлтцэн, баруун хацар дээр нэлээд том сорвтой, шилэндүү хутгандуу зүсэгдсэн гэмээр том сорвтой байсныг нь сандаг. Тэгээ гадагшаа явах гэжсэн болохоор араас нь чаргууцалдаж цагдаа энтер болоогүй өнгөрчээсэн дөө. Монголд заллингийн хэрэг маш их байдаг гэж сонсч ирсэн болохоос ш өөрөө биеэрээ туулж үзээгүй болохоор тэрүүхэн хооронд сэнхэртлээ заллуулсан гэдгээ ерөөсөө мартдаггүй болохоор бичмээр санагдлаа гэсэн мэн. За ингээ хоёр дахь захиалгаа оръё. Сайн байна уу? Би энд өөрийн нэг түүхээ бичих гэсэн юм. Ер нь хойш үеийн тусгал бол томчууд та нар байдаг юм шүү. Манай гэр бүл намайг 7 дугаар ангид байхад Монголдо хувийн шалтгаанаар буцаж ирсэн юм. Улсын сургууль сайн байдаг гэд намайг оруулснаар бүх зүйл эхэлсэн. Манай аав гадаад хүн л дээ. Би угийн дуу цуутай гэд намайг их гадуурхна. Гадаад руугаа зайл, гадаад хүний дэвсгэр үедтэй ээж чинь яхан юм чинь чи ч бас адилхан гин. Цүнхийг маань нойлын ус руу хийгээд урсгаж ийсэн. Биеийн тамирын хичээл дээр ангийн охин шууд хурж ирснээ алгадаад авсан. Багш харсан ч юу ч хэлээгүй, хараагүй юм шиг өнгөрсөн. Солонгосын Glory гэдэг кино шиг зүйлийг л үзэж өссөн. Би монгол хэлтэй сайн биш учраас математикийн хичээлдээ их муу, багш ч үзэхгүй. Давтлага өгнө гэж мөнгө авчаад шал угаалгана. Би англи хэл биологийн олимпиадад ороод байр эзлээд өөр багш нар намайг магтахад ангийн хүүхдүүд ангийн багш болон математикийн багш энэ муу юу чаддаг юм гээд намайг их л дорд үзнэ. Ээж ирээд уулзахаар хэсэгтэй гайгүй болоод дахиад л намайг дээрлэхэд эхэлнэ. Хичээл тарахаар хүүхдүүд намайг дагаад хөөгөөд наатаха бариад ав үзүүлээд өгье гэд зодох гээд хөөн. Тэр сургууль манай анги хажуугийн ангийн хүүхдүүд бол миний өсвөр насыг там болгосон. Азар англи хэлний залуу багш манад ирснээр жаахан дээрдсэн. Намайг их дэмждэг, хичээвэл сурч чадахгүй юм байхгүй. Яагаад та нар бүгдээрээ хүүхдүүд байж нэгнээ ингэж байгаа юм бэ гэд өмөрнө. Арай гэж төгссөн. Гэтэл их сургууль дээр өөр ангич хаяа 10 жилийн хүүхдүүд таарн сайн уу гэдэл хэсэг юм ярьж байгаад доошоо хийж эхэлнэ. Би сургуулаа зориг сангийн тэтгэлгээр төгссөн л дөө. Гэтэл намайг чамааг ядуу болохоор өгсөн эсвэл чи хахуул өгөө биз гин. Одоо өөрөө хүүхдтэй болоод яаж тийм жаахан хүүхдүүдээс муухай үйлдэл гардаг байсанд гайхдаг. Ер нь хүүхдүүдтэй бусдыг ялгаатай өөр байдлаар нь шоолохгүй болгож хүмүүжүүлэх ёстой юм шиг. Хүний эрхийг ойлгуулж өөрөө эрхтэй байдаг шиг бусад хүмүүс ч адил гэдгийг сайн ойлгуулж байгаарай. Бас үгүй
гэж хэлж сурахыг зааж өгөх. Би дуугаа учир бусдын ая ивээр байдаг байлаа. Гэтэл өөрт чинь тавгүй сэтгэл дурсамж өгсөн хүнтэй харьцах шаардлага байхгүй хожим ухаарсан. Дээр бичсэн зүйлс бол зүгээр л энгийн зүйл. Би энэ бүхнээс болоод өгчих юмсан гэж их боддог байсан. 1-2 удаа амиа хорлох гэж үтсэн. Аав ээж минь яагаад надад тийм хайртай байхад яагаад тийм үйлдэл хийснээ мэддэггүй. Хүмүүс намайг хэтрүүлж бичиж байна. Монгол хүн чинь их сайхан сэтгэлтэй гин байх. Гэхдээ ийм зүйлтэй өөрөө болон гэр бүлийн гишүүн нь нүүр туулж үзээгүй учраас яаж хэцүү байдгийг мэдэх билээ дээ. Өдий олон жил амьдарсан юм чинь тийм хүнд зүйл биш байсан байхаа гэх байх. Өдий хүртэл тиссэн ганц шалтгаан маань талигач ах маань дэндүү богинохон насалсан учраас ядаад би амьд үлдэх ёстой гэж өөртөө байнга хэлж өдий хүрсэн. Том болсон ч ялгууртай байдал дээрдэггүй. Гадаад гэхээр мөнгөтэй гэж бодно. Гэтэл адилхан амьдрах гээд ядаж яваа хүмүүс шүү дээ. Амьдрал угаасаа зовлон даах тусам нэмж зовлон өвдөг юм шиг. 5-6 жил ханилсан хань маань эгч зовлон надад амсуулсан. Одоо өөрийгөө болон хүүхдээ хайрлаж хоёулахнаа сайхан амьдралыг бүтээх зорилготой. Дахиж хүнтэй сууж хүнд итгэх бодол байхгүй болсон. 10 жилийн болон хайртай ханаас минь гарсан үйлдэлүүд намайг хүнд улам итгэлгүй болгосон. Нурсан дуучлаарай. Хэрвээ энийг сонсож байгаа бол дүүнер минь боломж олдвол хүндлэл дууссан газраас явж сураарэ. Дассан газрын давуу зөөлхөн байдаггүй шүү. Бас хүн хүндээ хайртай байгаарэ гэсэн мэн. За ингээ 3 дахь захиалга оръё. Сайн байна уу? Энэ захиа унших өдрийн минь дээ. Би нэг нууцаа хуваалцъя гэж бодоод бичиж байна. Магадгүй энд биччихвэл сэтгэл санаа жоохон тайвшрах юм шиг санагдаад бичиж суунаа. Би одоо 33 настай. Тэртээ 20 жилийн өмнө 13 настай охин байж билээ. Би эмээтэйгээ байдаг байсан юм. Гэтэл 100 хотоос аавын маань ах гэх хүн эхнэрээсээ салаад ирж байгаа гэд эмээгэнд ирсэн. Тэгээд цуг сар гарan болвоо. Гэтэл нэг шөнө унтаж байтал миний цээжин биеэр маань тэмтрээд би сэрээд харахад аавга ах маань чимээгүй гэдэл амийг маань дарсан. Тэгээ буцаад орлуугаа явлаа. Маргааш нь би гол руу усанд явсан юм. Очоод усаа хийж суутал аавга ах маань ирээд ус хийж өгснөө намайг тэрврээд үнсээд тэгснээ битгий яа гэж хэлснээ. Ийш тийш харж ийснаа намайг газарт дараад би чадлаараа эсэргүүцсэн боловч дийлээгүй хүчндүүлсэн. Тэрнээс хойш 15-16 нас хүртэл байнга биш ч боломж гарах юм бол намайг хоргоож оролддог болсон. 17 нас хүрдэг жил эмээ маань бурхан болж би сургуулийнхаа дотор байранд орж арай гэж холцсон доо. Тэгээд 21 нас хүрсэн жилээ би бүх ах дүүс аав ээжийнхээ хажууд тэр авга гих хүнч бас байсан. Анх удаа арх хууж байгаад бүгдийг нь хэлсэн. Тэгтэл яасан гэж тэр авга гих хүн нүдний булай болж сар гарангийн дараа амиа хорлсон байсан даа. Тэр үед надад баярлах, харамсах мэдрэмж зэрэг төрсөн. Гэхдээ л би баярлсандаа муу үйл хийсэн болоод өхлийн муугаар өгсөн бахтаа гэж боддогч одоо хэрэнд бодохоор амар байдаг даа. Энэ хүртэл уншиж байгаад баярлаа. Дэмждэг шүү гэсэн мэн. За ингээд 4 дахь захиалга оръё. Сайн байна уу? Би өөрт тохиолдсон явдлаа бичих гэсэн юм аа. 2023 оны хавар 3 сарын 24. Энэ өдрийг яагаад ч юм мартаж чаддаггүй. Хөдөө орон нутгаас оюутан болж ирээд байсан. Тэр өдөр 3 дахь өдөр байсан. Би өдөр нь ажиллаа хийгээд орой 18 цагаас ганцхан хичээлтэй байсан. Би тэр үед авга ахындаа амьдардаг байсан. Бас найз залуу маань тэр өдөр л гэрт хүргэж өгөөгүй өөрөө харчих гэд хэлсэн. Тэгээ 20 цаг өнгөрч байх үед автобуснаас буугаад гэрлүүгээ орох замд сургууль цэцэрлэгийн дундуур нэг нарийн гудмаар гараад түүц тэгээд нэг шар байр өнгөрөөд л гэрлүүгээ ордог байсан. Тэр өдөр яг явдаг замаараа яваал яг түүцний хажууд нэг хүнтэй зөрсөн. Тэр үед юу ч бодогдоогүй. Яг тэр байрны хажууд ирэх үед л араас нөгөө хүн гүйж ирээд л боогоод унгаасан. Тэр үед би юу ч дуурч чадалгүй өвдгөө нуглаад л хойшоогоо саваад унтсан. Тэр хүн миний дээр гарсан тэр үед л дуугарах чөлөө олдоод туслаарэ гэд орилсон. Яг тэр үе аимшигтай удаан байсан. Тэр хүн хамгийн амар нь би зүгээрээ гэдэл дайраад байсан. Яг энэ үед би ноцолдож байгаад босч чадсан ч тэр хүн ахаад л миний цүнхнээс татаад унгаасан. Би ч тасралтгүй ойрлоод л байсан. Тэгээд яг шар байрны зүгээс нэг ах гарч ирээд л намайг аварсан. Би юу ч бодлохгүй зүгээр л уйлаад л гэрлүүгээ гүйчихсэн. Ард нөгөө туссан ах хүүхэд яах гээд байгаа гэд сонсогдоод л өнгөрсөн. Гэртээ ороод шууд л уйлчихсан. Ах эгч хоёрч тэр дороо юу болсныг сонсоод гараад цагдаад хэлнэ. Ойр хаваар хайна гэд л гарсан. Тэгээд удалгүй ах эгч хоёр орж ирээд гуруулаа хамт хэсгийн цагдаа дээр очисон. Цагдаа нар шууд л машиндаа суулгаад ойр хаваар сэжигтэн байна уу гэж хааж эхэлсэн. Тэр үед л надаас өөр нэг эгч бас түүний хохирогч байсан гэдгийг нь мэдсэн. Буцаад л цагдаагийн хилцээр очиод мэдүүлэг өгсөн. Тэр үед ч найз залуу маань ирээд ах эгч хоёрч гэрлүүгээ явсан. Бараг 3-4 цаг мэдүүлэг өгсөн. Тэгээд бараг тэр хэрэгтэн хайгаад сар гарan болсон байх. Тэр хооронд зөндөөл хүн таниулсан. Бас нөгөө туссан ах нөгөө хохирогч эгч хоёртой уулзаад ам зураг гаргаад хайсан. Яг тэр хүн олдсон.
Олдсон өдөр нь дахиад л өдөржин мэдүүлэг өгсөн. Энэ үйл явдлаас хойш би байнга л тэр замаар ганцаараа явах тоолондоо зүгээр утасны бичлэг хийдэг болчихсон. Бас энэ их айцаасаа болоод хичээлдээ бараг сар явж чадаагүй. Тэр хүнийг олсноос 6 сарын дараа шүүх хурал болсон. Тэр хүн 3 жилийн ял өгсөн. Сургууль цэцэрлэг камертаа бүх үйлдэл нь бичигдсэн байсан. Бүр өмнө нь хүнд задуулаад бүхэлдэж алхаж байсан нь ч яг таарсан. Гэхдээ миний хувьд тэр явдал нэлээд хүнд туссан, сэтгэл зүйд нэлээд нөлөөлсөн. Манай сургууль яг тэр хэргийн шүүх хурал болсон газрын урд байдаг болохоор сургуулаач сольсон. Яг өвөл эсвэл хавар би бүрэнхий харанхуй үед ганцаараа явхаас үхтлээ айдаг. Тэр айцаасаа болоод нэг машинаа арчаад зогсож исэн ахаас айгаад л орилчихсан. Өөрийн мэдлгүй. Тэгээд л уйлаад гүйсэн. Одоо бол тэр газраас манай аав ахыгч нүүсэн бээч найз залуутайгаа тусдаа гараад л амьдарч байгаа. Ахиж тэр газар очихгүй болсондоо баярлдаг. Бусдад гэж хэлэхэд мэддэг газар явж байсан ч харанхуй тухгүй санагдвал шууд л утсаараа бичлэг хийгээрэй. Эсвэл хин нэгэнтэй заавал яриарэ гэж хэлье гэсэн байна. За ингээд 5 дахь захиа руугаа оръё. Сайн байна уу? Намайг О гэдэг. Одоо бол утгаараа том хүн болсон. Одоо бодоод байхад би бүр 2 ч удаа хүчингийн хэргийн хохирогч болохоо шахсан байлээ. Эхнийх нь бүр багада 10 нас ч хүрээгүй байхдаа манай аав цэргийн хүн эрт тэтгэврт гараад тухайн үедээ модон хайрцаг хадаж хийдэг үйлдвэр гэхүү, мужааны цех гэхүү тийм газар ажилладаг байсан. Манай орцны 5 давхрын П гэдэг ахтай хамт ажилладаг. Тэд нар нийлж бас нилээд уунаа. Тухайн үед хөршийн холбоо маш сайтай орсны айлууд их дотнд байдаг байсан үе. Хамт ажилладаг ахын гэр бүл нь үнэхээр тогтой, томоотой, үлгэр жишээ сайн хүмүүс байсан. Ахыг бас л адилхан гэж боддог байлаа. Би чи их тэнмэл байрныхаа гадаа эсвэл байрны арын гараажн дээр харайж сайрцтлаа тоглож өдрийг өнгөрөөдөг үйл байсан. Дээшээ гэрлүүгөө орох гэж яваад нөгөө ахтай таарсан. Согтуу ах намайг үнсэж аваад л энэ хөөхөн штэ гэдэл хацар дээр үнсээд байсан. Тэгснээ гинт амруу амар том хилээ хийчтیں۔ Яа бүр гайхаад яах учраа олохгүй амаа арчаад л өнгөрсөн. Ах намайг хоёулаа байрны араас гараад юм аваад ирээ гэд хөтлөөд явбаа. Надад тухайн үед бэлгийн харилцаа хүчин гэмт хэргийн талаар ямар ч мэдлэг байхгүй. Тийм л үеийн хүүхэд байсан болохоор юу ч бодлого хөтлүүлээд л явж исэн. Байрны арагшаа гараад нэг тийм зэлүүд чим шиг хэсэг хоосон газар байдаг байсан. Тэрүүгээр намайг хөтлөөд явж байхад нь манай эсрэг талын хаалганы хаяада ааштай томоо шүдтэй ихч таарад хөөш чи согтуу үнтэй юу хийж яваан гэдэл намайг хөтлөөд шууд гэрлөө оруулж өгч билээ. Эгч ах хоёр мэдээж би биенээ танина, ахыг уудаг гэдгийг ч андахгүй. Тухайн үед давхрынхаа Д гэд ихчтэй таараагүй байсан бол өдийд энэ захааг бичээд сууж байхгүй тэр заван ахын хүчингийн хохирогч байж болох шүү дээ хэмэтгэв. Бодхоор л амар бурхан минь. Тэрнээс нэг их удаагүй хэдхэн жилийн дараа тэр ахын гэр бүл хороол руу нүгээд нөгөө нэг амар мундаг үлгэр жишээ гэр бүлийнхэн маань архичин болоод дууссан да. Архи уудаг гэд аав маань агсан согтуу тавьдаг хүн бишээ. Уусан бол чимээгүйхэн унтаад өгдөг. Ганц удаа агсан тавих нь битгийхэл алгадуулч үзээгүй өдийг хүрсэн дээ. Архи уудаг хүн болгон муу байдаг гүн жишг шүү. Дараагийнх нь 10 жилээ төгсөөд удаагүй 20 нас хавцаал байсан бах. Энийг ботхыг хүсдэггүй, мартахыг хүссэн болохоор яг хизээ гэдгийг нь сайн санахгүй байна. Дунд сургуулаа төгсгөөс өмнө аав ээж хоёр маань хотын баруун хэсэгт хашаа аваад тэндээ байшин бариад агаарт амьдрнаа гэд ах эгч нарыг үлдээгээд намайг аваад явсан. Надад тэнд байх их таалагддаг байсан. Ахлах ангид хичээл өдөр ордог байсан болохоор ангийнхаа охинтой хамт микроавтобусаар хичээлдээ явах их гоё санагддаг байсан болохоор тэр газар амьдардаг байсан. Тэгээд л тэндээ хэдэн жил амьдарсан. Оюутан болоод ч тэндээ л амьдардаг байсан. Манайх автобусны буудлаас гэр хүртэл голд нь сургууль цэцэрлэг 2 байдаг. Тэр сургууль цэцэрлэгийн хашаагаар дамжаад гэрлүүгээ товчилж явдаг байсан. 100 нилээн орой бараг 11 цаг өнгөрч байхад нөгөө л явдаг замаараа явлаа. Цэцэрлэгийн хашаан дотор хэдэн залуучууд уугаад сууж байна. Би ч таньдаг хэд байсан болохоор дуудагдаад хамт суулаа. Тамхи татаж л суусан. Уугаагүй. Явсаар цөөрсөөр таньдаг хэдтэйгээ хамт явах гэсэн байж дэлгүүр орчоод ирээ хүлээж гэд нэг залуу намайг хамт хүлээж яа гэд аваад үлдчихвээ. За тэгээ дэлгүүр явсан хэд ч ирдэггүй. Би ч тэндээс явах гэсэн нөгөө залуу нь явуулдаггүй. Надаас 1-2 насаар л ах байсан баг. Ингээд л хамаг новшин юм эхэлж байгаа юм да. Согтуу залуу оролдох гэж үзнэ, ивээр үзнэ, хүчээр үзнэ, хувцастайлах гэж чинь эсэргүүцэд байсан чинь бүр хүчнэх гэж улаарч дайрсан. Тэгэхэд амьдралдаа анх удаа эрэгтэй хүнээс ухтлаа айж утсан. Тэр цэцэрлэгийн хашаанд бараг цаг гаруй ноцолцсон. Ядчихад нөгөөх нь согтуу хамаг юм нь доод хургаа орц юм уу яасан бүр өгөх байгаа юм шиг ноцолдоод зодолтоод таарсан газар болгоно хазаад нуруу гар мөр гэд аимшигтай хаздаг олон дахин хазуулаад сүултээ бараг хацахт нь өвдөлт мэдрэхэ болдсон байлээ. Би ч жинсэн өмд тэлээтэй байсан болохоор амархан тайлуулчаагүй тэр цэцэрлэгийн хашаанд бараг бүтэн цаг ойрлсон. Хашааны гадуур хүмүүс яваад л байгаа. Би тэнд туслаарай ахаа ихчээ туслаач гэж зөндөө ойрлсон. Нилээн ч хүмүүс явж өнгөрсөн.
зүгээр хараад л яваад идэм байлээ штэ. Би бүр багын л амар чанга дуутай, цагаан хоолой цаашаа бүр үнэхээр чанга дуутай. Яг тэрүүгээрээ хамаг чангаараа өгтлөө ойрлсон ч нэг ч хүн туслаагүй. Ядаж цагдаа дуудаж ч өгөөгүй. Өчнөө удаан ноцолдоод ойрлоод сүүлдээ ямар ч тамиргүй болоод дийлхэ болсон цагтаа за ахаа болио би тантай унтъя гэж хэлэхэд надтай зууралтаа болоод шортныхоо тэлээ товч цахилгааныг тайлаад бараг шувтлаад хоёр гараа сул унжуулаад өөдөөс хараад зогсчихсон. Би ч хувцаа тайлах гэж байгаа юм шиг хальт хувцс руугаа гараа явуулаад эргэн тойрноо харж байгаад л хоёр гарнаас нь барих гэж байгаа юм шиг гараа урагшин сунгаад хоёр гарыг нь түлхээд хажуугаар нь шургаад гараг гүчгсэн. Би бүр эргэж харахаас хүртэл айгаад яг ард хөлийн чимээнд бүр шил дараад гараад байдаг. Одоо л баригдаж болохгүйгээд хамаг хурдаараа гүйсэн. Айсан үед хүн юу ч хийдэг гэдэг шиг би бүр үнэхээр хурдан гүйсэн. Бурхан минь дэлгүүр онгорхой өөдөндөө гэрлэн асаалттай байна. Хар ирчээрээ хамаг юмыг нь унгааж тараах шахуу юм лангууных нь араар ороод хөргөгчний ард ороо суудсан. Араас орж ирж чадахгүй дэлгүүрийн шилэн хаалганы гадна хөлийн чимээ сонсогдоод л буцаад гарсан. Тэгэхэд шөнийн 1 цаг нилээд өнгөрчихсөн байсан. Тухайн үеийн 8 нэрийн дэлгүүр шөнийн 2 цагт хаадаг байсан үе тэр л аврал болсон доо. Бас би багаасаа байрныхаа арын гараашин дээр хараадаг, банд нартай тоглож өссөн, амар хөдөлгөөнтэй бүр нилээн иршүү тохин байсан. Үеийнхнийгээ бодвол нилээн хурдан гүйдэг байсан тулдаа л тэр новшийн гараас мултарсан гэж боддог. Тэндээ нилээн удаан сууж байгаад арх авах гэж орж ирээд мөнгөнд хүрээгүй надтай үеийн нэг банд орж ирсэн. Тэрийг л гуйсан даа. Дутуу мөнгийг нь гүйцээгээд өгье, намайг гэрт хүргээд өгөөч гэдэл хургуулсан дээ. Тэр талаар хүнд ч хэлэлгүй юу ч болоогүй юм шиг л өнгөрсөн. Тухайн үед таарсан хүмүүстэй ахиж харцаагүй, нөгөө залууга цагдаад ч өгөөгүй. Харин танилаараа дамжуулж жижиг цахилгаан бороохоо олж авсан. Хэсэгтэл цөмхөлж явсан даа. Харин нуруунаас хатсан сойров хитрхи тод байсан болохоор дарж шивээс хийлгсэн. Тэгээд л тэнд амьдрахаа болсон. Одоо бодоод ахад тэр новшийг цагдаад өгөөгүйдээ харамсдаг. Над шиг мултраад гараад гүйчгэж чадах охин байж болох ч чадахгүй бүр олон байж болох шүү дээ. Нуруу гарн дээрх шүдний хивийг нь хүртэл өгөх байсан юм бэлээ. Шүдний эмчит хэв өгдөг шиг бүх шүд нь аимшигтай тод байсан. Тухайн үедээ өөрөө ч том болж амжаагүй хүүхэд байсан болохоор айгаад тэгсхийгээд л өнгөрсөн дөө. Октод минь бүсгүүчүүд минь шөнийн цагаар ганцаараа ерөөсө битгий яв. Согтуу хүмүүсээс тэр тусмаа холоор бай. Тандаггүй аль нь ч байсан. Согтуул бол битгий ойрт шөнийн цагаар оройтоод гэртээ харж байгаа бол машинаа үргэлж цоочтой яв. Найдвартай таксидууд явуулын таксинд битгий суу болгоомж хизээд илүүдэхгүй. Яна хоёр жижигхэн юм бичих гэж бүтэн тайлбарлаад зөндөө их нуршчихлаа уучлаарай. Суугаа дуртай наргагүй үргэлж сонсдог шүү. Томоос том амжилт хүсье гэсэн минь. За 6 дахь захиалга оръё. Нилээн л урт болох байх. Гэхдээ сургамж болно гэдэгт итгэлтэй байна. 90-ад оны хүүхдүүдийн адилаар аав ээж маань хувийн бизнес хийж олон хүрээлэлтэй тэрнийхээ хэрээр хүүхдүүдийн төрсөн өдөр байсан ч яг өөрсдөндөө зориулж идэж ууж тэмдэглэдэг байсан. Мэдээж шөнө нь хардал дагсралт зодоон олон ч удаа хувцас аваад ээжтэй хөтлүүлээд гэрээсээ явсан даа. Тэгэх бүрт аавын арх гарсан учраас гимээ ухаарлаа дахиж тэгэхгүйгээд таксины ардаас хараад л зогсдог байж үлээ. Яг тэр үеэс л би аавыгаа эрэгтэй хүнийг өрөвддөг болчихсон. Хичнээн тэр эрэгтэй хүн буруу зүйл хийсэн байна уу, муухай байна уу? Би ивэдэ гэж бодоод өөрийгөө хохирогч болоход бэлтчихсэн байсан баг. Аав ээж хоёр маань салж, ээж гадаад явж, би ээжээ эгч нар буруу зүйл хийвэл яг л шийтгүүлж байгаа юм шиг аавынд заримдаа өвөөгийн тэгээд нилээдгүй л айл дамжиж өссөн. Хин хүнээс илүү өвөө маань намайг хамгаалж өмгөөлж яг аавын үүргийг гүйцэтгэдэг байсан. Тэр ч утгаараа юм уу би настай хүнээс үг сонсох, хууч хөөрөх дуртай байсан гэхүү дээ. Ээжээ маань ихчийн хадам аавын цохиолч хүн итгээд их ойрхон амьдардаг байсан үе л дээ. Зуны орой үеэлтэйгээ гадаа тоглох гээд гарсан тэр өвөө алхаж исэн. Хоёулаа хажууд нь очиод урдын адил сонин сайхан түүхүүд сонсох гээд хамт алхсан. Үеэл маань би явж тоглолоо гээд би харин хамт алхлаа гээд үлдсэн. Байрныхаа хажууд явж байтал хажуугаар лаад цуглуулдаг хүн явтал өвөөч гээд машины арлуу татав. Юу ч ойлгоогүй байж байтал цээжнээс минь базаад уруул дээр үнсээд одоо ботход бөөлжс цутгадаг амруу хилээ хийх гээд урууламд олоосон. Юу билээ би яах билээ гээд үнэхээр шоконд ороод таг гацчихсан. 1-2 минут болсон гинэт л ухаан орсон юм шиг гүгээд цухтчихсан. Ардаас юм хилээд л байсан. Эргэж ч хараагүй. Дахиж гадаа таараагүй. Таарахыг ч хүсээгүй. Тэр үеэлтэйгээ хоёулаа хаяа хүүхдийн төслөн явдаг байваа. 100 налайхын тэнд байдаг туслан явсан. Нилээн хитэн саагүй охтуудтай л нэг тасагт орлоо. Нөгөөдөл манд шүн унтахгүй хитэн эрэгтэйчүүдийн өрөөнд тоглоостой. Багш орж ирж хажууд манаж зогсож байж унтуулдаг байлаа. Нэг шүн багш биш цахилгаанчин гэдэг билүү мончоор ах орж ирж манаж зогсвоо. Цаад орнуудын хажуугаар л яваад байгаа бололтой. Охтууд нэг нэгээрээ хөөй цаашаа бос гэд уурлаад байв. Би дотроо бодохдоо өөрсдөөс нь л болж хүн унтах нойроо хасаад манаж байна. Орон дээр нь суухад яавал гэжтэй гэж бодсон. Манай уяалийн орны хажууд очив. Уяал маань угийн ааш муутай хөөйл гэв. Ядраал бид суулгачихгүй гэж дотроо өмөөрлөө.
Миний хажууд ирлээ. Иш ядардаг байлгүй дээ гэж бодохдоо би 12 3-тай л байсан бах. Хажууд хөвтээд өгөв. Нүдний хороо гаргагдээ гэд би үг дуурсангүй. Тэгсэн миний хүнжлөөс татаад өөр дээрээ нөмрүүлээд толгойг минь өргөөд гараад ирлүүлчихсэн. Цэрүүн байгаагаа мэдэгдэхүү унтсан дүр эсэхүү гэж гайхаж байтал над руу хараад үнсээд унав. Бас л минут шоконд орсон. Гарыг нь түлхэж босоод уяалийнхаа орлоо ороод уйлчихсан. Уяал маань за тайвширтаа гэд байж байтал ашгүй гараа явчихсан. Надад байсан нэг сайн тал нь би өөртөө хадгалдаггүй бас байгаа байдлыг өөртөө хүн дээр биш арай хөнгөнөөр тусгаж чаддаг байсан гэх юм уу. Маргааш нь өрөөний охтуудад бүлгийн багштаа хэлсэн. Багш яадаг мөн новшвэ багш нь болгож тавина л гэсэн. Гэхдээ зүгээр л явж байгаа харагдсан. Ээж маань ахлах ангид байхад сардаа ч юм уу 7 хоногт өөрөө зарцуулаарай гэд хэрэглээний мөнгө хүнээр явуулдаг байваа. Хавар 5 сар л байсан бах. 19-р хорооллын дундах нэг байрны айлаас мөнгө авчгаад гарч байсан чинь орцсон дотор зүгээр л нэг хүнийг халтгаан хараад би цоччихсон. Гэхдээ нөгөө айл руугаа орё гэсэн ухаан байсангүй. Хамгийн дээд давхарт нь гараад утсан дээрээ дуу сонсцсон. Нилээн удаан за зүгээр л хүн байсан. Хэрвээ хүн хүлээсэн бол гарчихсан байгаа. Гэртээ орох гэж байсан бол орчихсан байгаа байхаа. Одоо гарыг гэдэл өөрийгөө зоригжуулж исэн чинь доороос шүгэлдээд дээшээ гараад ирсэн. Зүгээр л миний зүрх хамаар гаргашгсан. Цагдаа дуудах гэсэн би яг дугаарыг нь мэдэхгүй байсан. Аав руугаа залгах бодол надад төрөөчгүй. Яг тэр үед үнэхээр хайртай байсан нэг залуугийн дугаар л утсан дээр бичигдээд байсан. Тэгсэн хэрнээ залгах гэхээр гэр нь эндээс холштэй ирж амжихгүй гэсэн бодол орж ирээд залгаж чадахгүй байсан. Эргэн тойрныхаа айлуудыг л яг согтуу хүн шиг балбсан. Нэг айл химбэ гэсэн ахаа ихчээ туслаач гэсэн дотор нь хүүхэд байсан юм уу тайлаагүй. Доороос тайлбал алан шүү гэд эргэтнээ гаргачихсан оролдож исэн. Яг дээшээ гарч ирэх гэж байхад нь шатны хажуугийн айл хаалгаа тайлж би аврагдсан. Хаалга тайлбар үгүй юу би гүгээд орчихсон. Нэг ах гараад нөгөө донтогч хөөсөн. Тэднийд тайвширтлаа суусан, уйлаад, салгалаад л байсан. Тэр айлын ах намайг гаргаж өгөөд буудлын руу хүртэл хамт явсан. Тэр айлд эргэж орж талархлаа илэрхийлэндэ гэж зөндөө боддог байсан ч айгаад тэр орц руу орж чадаагүй. Одоо 34-5 хүрж байгаа болов уу? Ямар нэг тохиолоор сонсоод энэ манад орж ирсэн охин гэж санах юм бол би хизээч мартаагүй үнэхээр их баярлаж явдаг шүү. Энэ явдал 2012 оны 5 сард болсон. Би юуг сургамж болгоосэй гэж хүссэн гэхээр жижигхэн сэтгэл зүйн гэмтэл ирээдүйд хичнээн хор хөнөөл болохыг хинч тааж мэдэхгүй гэр бүлийг өөрийгөө төлөвшөөсний дараа төлөвлөж байж бий болгодог зүйл шүү. Бас хохирогч боллоо гэд бүх зүйл чамаас нүр буруулсан гэсэн үг биш шүү. Чамд чи байгаа гэдгийг санаарай гэж хэлээ даа гэсэн байна. За ингээд дараагийн 7 дахь захиалга оръё. Сайн байна уу? Энэ түүхийг унших өдрийн минь төргий. Би одоо 28 настай бөгөөд намайг 16 настай байхад тохиолдсон нэг өдрийн явдал одоо хүртэл бодогддог юм аа. Тухайн үед 100 байсан бөгөөд Цэцлэнгийн байшинд түр амьдарч байлаа. Нэг орой хотын төвөөс 10 цагийн үед хамгийн сүүлийн автобусанд амжиж сууж Цусланд руу явж байлаа. Цуслангийн автобусны буудлууд гэрэлгүй мөн тухайн үед буудлын нэр хэлдэггүй байсан тул үе буудлаа андуурч буун. Ихэнхдээ жолоочийн хажууд зогсож байгаад л асууж байгаад буудаг байсан ч тэр нэг өдөр асуухаас нэрлэхэд нэг буудал өнгөрөөд буучглаа. Машин замын гэрэл байсан ч явган хүний зам нь огт гэрэлгүй, явган хүн бараг байхгүй. Ямартай ч буцаад нэг буудал харанхуй замаар алхаж очих ёстойгоо ойлгоод байшинт байсан нагц эгч рүүгээ залгаад болсон явдлыг хэллээ. Эгч маань санаа зовж бушуухан гарч намайг буцах автобусанд суухыг зөвлөв. Тэр үед бүх автобус ажлын цаг нь дуусч бааз руугаа буцаж байгаа 1-2 автобуснууд өнгөрлөө. Хүлээж байгаад нэг автобус эрэхт нь гараа өргөсөн зогсож өгч байна. Жолоочоос гадна урд суудалд нэг эгч суусан таньдаг хүн нь бололтой хоорондоо инээлдэн ярьж байсан. Би ч дотроо тайвшраад баярлангуй зогсож байгаад ахаа нэг буудал яваад бууншуу гэлээ. Тэгсэн юу гнэ гэд уурлаад тэгвэл буу гэд тэр доороо зогсоод хаалгаа онгойлгочихлоо. Би тухайн үед гайхаад яагаад ууралсан, яагаад намайг буулгасныг ч мэдээгүй. Юу ч хэлж чадаагүй бууж хоцорлоо. Дараа нь бодохны намайг үнгүй нэг буудал яваад буучий гэж хэлсэн гэж ойлгоод уурлаад буулгасан баг. Гэхдээ би мөнгөө өгөх гээд атгаад явж байсан шүү дээ. Ямартаа ч буугаад хэсэг айх гайхах зэрэгцээ зогсож байгаад эгч рүүгээ залглаа. Тэгээд миний өөдөөс алхаад уулзалтахаар шийдсэн юм. Ойролцоогоор 500 м газар байсан баг. Тэр үед 100 учраас богино шорт футболктой байсан, харанхуй шахуу зам даган алхаж байсан. Өөдөөс 10-аад эрэгтэй хүүхдүүд насны хувьд өөр 14-өөс 20 хавцаа өөдөөс бөөндөө алхаад ирж исэн. Би яаж зүрх вэ гэж бодож байгаад хажууд бензин колонк байхаар нь тийшээгээ гэрэлтэй хүмүүс рүү дөхөөд зөрж явсны дараа нь буцаад зам руугаа ороод алхаж эхэллээ. Удаагүй байтал араас хөөй охоон гэд орилдоод инээлдэд эхлэв. Эргээд хартал нөгөө хүүхдүүд над руу алхаж биш гүйж байсан. Би буцаж харан гүйж эхэллээ. Ингээд л хөхтэй юм байж гэж бодсон. Хэсэг гүйж байтал миний урдхан талд нэг жижиг тэрэг зам тосоод зогсчихв. Урд цонхоо онгойлгочихсон жолооч өгч
Хүү миний дүү суугаарай. Араас ч хүмүүс хөөгөөд байгаа юм биш үү гэлээ. Би бушуухан суугаад хаалгаа төгчээд хэсэг шокны байдалтай байлаа. Тэр ихч намайг хөргөж өгсөн. Би тэр ихчэд маш их баярлаж явдаг. Хэрв тэр үед тэр ихч гарч ирээгүй бол надад юу тохиолдох байсныг төсөөлөхөөс ч айж байна. Мөн намайг хөөж буулгасан автобусны жолоочд гомддог. Өсвөр насны охин тийм хоосон зам дээр мөнгөтэй ч мөнгөгүй ч 1 км дөхөөд буухад хоосон автобусанд ямар ялгаа байх вэ? Үнэхээр гомдмоор. Тэнэг хүнийг тэнгэр ивэж азтай үлдсэн ч та бүхэн минь анхаарал болгоомжоо хизээж битгий алдаарай. Бүгдэнд нь сайн сайхныг хүсье гэсэн мэн. За ингээ хамгийн сүүлийн захиалгаа оръё. Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. 35 настай амьдралын төлөө зүтгэж яваа жирийн нэг гэр нөхөр эцэг хүн байна. Танаас өгийн гэр бүлийн хүчирхийлэл бага насны хүүхдийн хүчирхийллийг сонсохоор зүрх шимширх юм. Би өөрөө өсхийн зовлон агсам согтуугийн хэцүүг багаасаа мэдэрч өссөн сайн ах, сайн хөргнүүдийн буйнаар нэг өдөр нэг шөнө 50 амгалан бүтэн нойртой хонохыг мөрөөддөг байж билээ. Бага ахуй насандаа арх уусан хүн эхнэр хүүхэд дүүнраа яаж зовоодгийг мэдсэн болохоор өөртөө ийм арчаагүй ир хүн болохгүй шүү гэж ам тангараг өргөөд тэрэндээ өнөөдрийг хүртэл үнэнч явнаа. Цаашдаа ч тийм байх болно. Ганц би залуу зандан насандаа олон охидтой харьцаж хүнийг таних сурсан, хорн гарсан үедээ ч гэр бүлтэй болсон. Одоо бол гэр бүлийн гадуур харилцаа үүсгэх боломж байсан ч ашигладаггүй. Надад итгээд хүлээх тэр нэгэн эмэгтэйг жаргана гэхээс өөр юм бодогддоггүй. Сайхан жаргалтай амьдарч байна. Өөрийгөө үнэлэхэд зөв төлөвшөл, ажилч хичээнгүй, ер нь өв тэгш залуу, гимэн жаахан ядуу. Залуустаа ямар мессеж өгөх гээд байна гэхээр гэр бүл зохиох гэж байгаа бол өөрөө эхлээд сайхан төлөвшөөд олон хүнтэй харьцаад үзчих. Айлын охин хүүхэдтэй ганц шөнийг өнгөрөөхийн төлөө хайртай гэж хизээч битгий хэлж бай. Зөв боловсон сайхан шоудаад адил хэрэгцээ шаардлагатай эмэгтэйтэйгээ ганц шөнийг өнгөрөөж сур. Эцэст нь хорн гарсан үедээ гэр бүл зохиогоорой. Эр эм гэлтгүй хин хин нь хороо тайлчаад амьдрал руу орсон дээр альва юмд хүний үгээр биш өөрийн бодлоор авахгүйхийн ухаанаар хандаад сурчих. Гэр бүл зохиосон бол хатуу үгийг нэгэндээ битгий хэлж бай. Хин хиндээ хүлээцтэй хандараа. Энэ бүхэн чиний болон гэр бүлийн хүний чинь аз жаргалтай амьдрах энгийн нэг алхам. Арх бол асуудлаас гарах шийдэл биш, зовсон биш заргасан үедээ өөртөө тааруулж хэрэглэж байгаарэ гэсэн мэн. За ингээд сонсогчдоос ирсэн захидлын дугаар part 6 маань энэ хүрээд өндөрлөх боллоо. Захиа илгээсэн бүх хүмүүстээ тэрвэрлт илгээе. Бас бүгдээрэнд нь сэтгэл зүйн амар амгалан хүсье. Хэрвээ танд хэн нэгэнд сэрэмжлүүлэх түүх байдаг бол бидэнтэй заавал хуваалцаарай гэж хүсье. Захиа бичих линкийг description хэсэгт болон pin comment болгоод бас оруулъя. Ингээд хэдүүлээ 6 сарын 30-ны өдөр part 7-оор эргээд уулзъя.